Гэр бүлийн радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Эрка хөтлөгч Заяа нар та бүхэнтэй том мөрөөнд ярилцахад бэлэн болсон байна. За том мөрөө цэнгээд дэвтрүүлэг танд хүрч байна шүү. За энэ харин ч нэг асуудал үүссэн. За яасан. Энэ нэг юм одоо яваа наачих юм. За ингээ явж яг энэ явж яг. Тамөрөө цэнгээд нэвтрүүлэгтээ эргэн тавтамаар л радиогийн 2 дугаар студиэд Эрка Заяа хоёр ажиллаж байна. За мөн дээрээс нь та биднийг сонсох хүсвэл 104.5 84.5 долгион таны өмнө нээлттэй байгаа. Мөн сонсохоос гадна ямар нэгэн байдлаар ингээд юм биччихимсэн гэж хүсэх юм бол Гэр бүлийн радио 104.5 гэх кириллэр бичгээр Facebook дээр манай хуудас гарч ирж байгаа. Тухайн хуудасны лайвын доороос комент хэсэгт нь өөрсдийнхөө хэлмээр байгаа сэдвтэй холбоотой санал бодлоо илэрхийлээрэй. Харин дэлхийн өнцөг болон бүрээс 3W1045 цагийн минь вебсайтаар сонсох боломжтой. Шуудуудаас 9986 1045 9986 1045. За би тэр юу гаргачихва 1045 гэдгийг доор нь гаргачихва ногоонхаа. Нэрээ тэгээ гаргачих. За тэгэнгүүт том өрөөнд насны янз янзын хүмүүсийн сэдв санаа тухайн сэдвийн хүрээнд ярьж байгаа санаанууд нь өөр ээж болно. Гэхдээ бүгднгийнх нь зөв, бүгднгийнх нь буруу гэсэн үг бас биш юм аа. Бүгд бие биенээ сонсдог. Бүгд бие биентэйгээ гоё ингээд сонсож харилцдаг. Харилцаан дээр толгуурласан ийм цэнгээд нэвтрүүлэг байгаа. За энэ өдрийн сэдв гэвэл эргэлнэ. Хөгжмийн наадам арай олон уу гэсэн сэдвээр бид нар өнөөдөр ярилцах гэж байна. За энийг яг ингээд бид нар нөгөө нэг шийдвэр гаргаж төвшин хүмүүс ерөөсөө биш шүү дээ. Зүгээр нэг юм хүмүүсийн дунд хоорондоо нэг юм яриа өрнөдөг шүү дээ, тий. Энэ одоо арай дэндлээ энэ одоо хөгжмийн наадмууд одоо ямар ч ихийн одоо чи яг хэдийг мэдэж гин заяа. Амар их. За яг чи нэрл чэжэр. Одоо Араб фестивал гэж. Араб фестивал болов. Хамгийн түрүүнд санаад байгаа байхгүй юу? Тайг фестивал гэж. Тайг болж байгаа. Тайгч уул нь бол хөвсгөлд болоод одоо бол болгонд болж байгаа. Тий. Тэгээ бас нэг хөвсгөлийн тэнд. Тэрний ард болсон драмагийн сонсно чи. Гүг. За би янз драма бол ярмааргүй. Драма ярмааргүй. За. Тэгээд миний мэдгүй өчнөө олон XMF. Тэгээ миний мэдгүй өчнөө олон хуур музик Тэр фестивал. чинь XMF гэж байгаа. Тий штэ. Тэгээ нэг хамгийн том нь. Хамгийн том нь юу гэсэн юм бэ? Хамгийн том нь. Юу юм? Анханасаа бүр 20 жил хийцэн байгаа хөгжмийн наадам байж шүү. Playtime байна. За ямар ч ингэ миний чи тэрийн дундаасаа ямар ч дөрвийг оллоо. Тэглээ. Энэ дэс бүх аймагт байна гэсэн. Бүх аймагт байгаа. Би нөгөө нэг хинтийн дадлаарсан шүү дээ. Хинт чи хүртэл байсан. Гэтэ би ямар хөгжмийн фестивал болоод ямар шоу нь болоод байгааг би үнэхээр мэдээгүй. За хэрвээ чи хараа чамд бол юу гэж боддог чинь чи зүгээр л иргэн хүний хувьд чи зүгээр л инх заяагийн хувьд хөгжмийн фестивал хэр их үзэх дуртай вэ? Ер нь үздэг үү? Үзэж байсан уу? Үзэх үү? За би нэг зүйл эхлээд асуучих. Ялгааг нь мэдгүй байгаа болохоор асуугаад байгаа шүү. Фестивал тоглолт хоёр юугаар ялгаатай? Фестивал нь болохоор хэд хоног үргэлжлээд байгаа. За. Тэгээд дээрэс нь олон дуучид ирж тоглоод байгаа. Зөв. Тий, яг нэг хүн нэг хамтлагтай хамаатай биш. Одоо бүх тэр хамтлагууд нь оролцоотой байна л гэсэн үг юм байлээ. Зөв. Би болохоор нэг их фестивал болоод ер нь үзэж байгаагүй юм байна. Би нэг амар ер нь мөрнө гэж байхгүй бүр үзээч юм байна тий. Үзээгүй Playtime юм явж үзээгүй гэсэн үг. Ямар ч хоёулагийг сэдв угаасаа зүв болсон юм байна л да. Энэ угаасаа үздэг хүмүүс энэ ямар их юм бэ гэж хэлэх нь зүв байгаа. Хийн сан гэж боддог. Алийг үзэх юм чи. Одоо жишээлбэл нөгөөдүүлийн дайвруудыг нь болоод сүуд гарч ирсэнтэйг нь би мэдгүй байгаа даа штэ. Playtime руу ядахтаа нэг хүүгээ дагуулад ч юм уу очиод үзчихэмсэн гэж боддог байхгүй. Арайхан дөг жоох магасгая. Энэтэй наад дуучих хэрэгтэй. Тэгээд яг хөдөө орон нутаг хүмүүс явж байхад арай жоохон томоор нь л нөхөртөө явах хэрэгтэй шин чинь. Хүүтэйгээ нөхөртөөгөө явахгүй. Юу яриад байгаа юм? Зөвхөн нөхөртөөгөө л явах хэрэгтэй газар байхгүй. Нөхөртөөгөө би хоёр тоглолт ол үздэг. Хамгийн сүүл битээр үзэн тоглолт. Энд чинь бүр майханд хондог байхгүй гол нь. Харин тэгж болж чадахгүй. Үгүй ер нь үзсэн ч юу? Үзсэн ч чадахгүй зүгээр очиод. Нэрээ. Тэр майхандаа хонохгүй болохоор чинь фестивалын гол юм гарахгүй л байна. Тэгэхээр харин хэцүү байна. Харин хэцтэй. Энэ нь болохоор залуучуудад бас гоё мэдрэмжийг өгдөг юм шиг байгаа. Бүтэн жилжингээ хүлээдэг, хүсдэг. Тэгээд тэр очихж байгаа газартаа зориулаад өдрөөр нь бас өөр дуучид хамтлагууд очиж байгаа штэ. Тэр жанартан зориулаад бүр бэлдэж хувцсунараа стилдээ бэлдэж байгаа гэдэг ч юм уу те. Тэгээд яг ингээд үзэж сонсдог хүмүүсийн хувьд бол өөр юм шиг байгаа. Одоо тийм амар хөгшин биш л дээ. Гэхдээ
одоо нэг тийм дуу хөгжмөөс баг зэрэг холтсон юм шиг аа. Би чинь уг нь радиод ажиллаад их олон жил болж байгаа шүү дээ. Чи Playtime дээр очивол чиний нутгийн дуунууд явна шүү дээ бараг. Ямар дуунууд? Одоо Lemons одоо юу гэдэг те нэг Lemons-ийн тоглох гэж амжилтлаа шин нэрээ. Тийм үү? Тий. Хизээ болох шүү. 8 сар. 9 сар таад юм уу? 9 сар юм уу? Оо алт юм байна. Манай нөхөр чинь Lemons, A-Sound эднэр Улаанбаатар нахгүй юу? Сүүлд A-Sound-ын тоглолт нь болоход нь баяртай тоглолт болоход нь үдэж чадаагүй юм бит хоёр. A-Sound баяртайгаа хийгээ наацсан тий. Тийм, баяртай тоглолт болоход нь үдэж чадаагүй байхгүй. Гэтэл баяртай тоглолт нь жинхнээсээ bye party байсан гэсэн чинь. Тийм байлээ. Үнэхээр том боломж алдсан байна гэж бодсон. Тэр бол сюрприз болсон шүү нэ. Тэгсэн чи одоо юу гэсэн гэж A-Sound ч гэсэндээ явчих магадгүй яаж хийж яагаад үзнэ гэсэн. Одоо түрүүн нэг хоёлаа Улаанбаатарын өглөөдөр ярьжсэн шүү дээ. Хайрын бол Lemons ч гэсэн үү? Тийм. A-Sound чи явсан шүү дээ. Юу Улаанбаатарын өглөөдөр хоёлаа нэг ярьжсэн шүү дээ. Хайрын бурхан жишээлх юм бол арай жоохон биднээс дээр үеийнхний яг нэг ид хайрын үеийн дуу мөн байсан гэж ингэж ярьсан. Одоо харин тэр доорын мэдэр ялангуут яг энэ арын аялгууч миний яг сонсдог гэж хэлжсэн. Одоо чин яг бит хоёрыг залуу бибиндээ дурлцж явах үед чинь A-Sound, Lemons гэж ингээл энэ хід маань байлаа шүү дээ. Тий. Одоо тэднийг одоо юу лээ? A-Sound buy гэж яхаа чи бол юу юм бэ гэсэн юмсэн тий. Хүмүүсний. За нэрээ шүү тий. Одоо энэ зарим хамтлагч нэрээ бас чинь энэ ялангуяа энэ бидний сонсдог ус энэ хамтлагч нь өөрсдөө нүсэр واخгүй төвхтэй واخгүй ингээ хөгжимч олон хөгжимчин тэгээд өөрсдөө дуу мууга бичдэг юм төрлөн жоохон хүнд төрөлтэй واخгүй. Тэгэхгүй зүгээр нэг яг эстрадын хамтлаг бол бас болдсон шүү дээ. Гайгүй шүү дээ. Гуруулаа дөрвөлээ нийлээл дуулаад дөрвөн мөнгөө ингээл тоглолтын дээр дуулаад мөнгөө дөрөв хувааж аваад хараад шүү дээ. Эсвэл ганцаараа дуулдаг дуучин мууч бүр амар. Ганцаараа гарч дуулаад мөнгөө ганцаараа аваад болоо тий. Энэ хөгжимчтэй хамтлагч нь айгүй хэцүү байт юм байлээ. Олоолаа болохоор хуваана гэдэг. Тэгээд дээрэс нь дуугаа өөрөө бичин заавал өөртөө бичдэг. Тэгээд өөртөө хөгжмийн бичин, өөртөө шүлгээ бичин, өөртөө дуулна. Тэгээ өөртөө хуваад мэдгүй байна. Амар том нүцэр юм байгаа тох. Ярьжсэн юмнаас гараа авчихсан шүү дээ. Тэгэхээр бай хийх магадлал өндөртэй учраас наадам үзэх хэрэгтэй байна. A-Sound Mount Playtime дээр ирэх болов. Ингээд дуусчих واخ тий. Бай л багтаа. Одоо бай болсон юм чинь. За тэгэнгүүт би өөрөө нөгөө радио дөнгөж ажиллаж эхэлж байхад бол радио эд оргил үеийн дэсэн баггүй юу? Жинхэнэ Facebook одоо энэ YouTube за YouTube, Facebook тэгээд дээрэс нь энэ нөгөө нэг Instagram эднэрийг чинь хольж баатсан. За TikTok чинь жинхэнэ радио байсан баггүй юу? Тийм баг. Одоо эсвэл энэ баггүй юу? Тийшээ тий. Тэгээд тэгэхээр тэр үед бол дуунуудыг гаргадаг байсан юм. Шинэ хамтлаг дуучдыг үнэхээр гаргаад байсан. Тасралтгүй дуу сонсдог. Яагаад гэвэл телевиз гэхээсээ илүү радиод өөрсдийн биеэр ирж дуугаа өгдөг. Тэгээд ярилцлага өгдөг. Яг ер нь уран бүтээлчдийн шинэ уран бүтээлүүдтэй радиогоор л харилцдаг байсан шүү дээ. Тийм, ер нь бол тухайн үед радиогоор хөвчлэн дуу хүрдэг байсан нэвтрүүлэг контентээс илүү. Одоо бол яг мэрэгжлийн төвсөнд цаашлаад өөр болж байгаа юм шүү дээ. Хөгжлийнхөө дараагийн шатнд явж байна те. Тэнгүүт дуунаас арай жоохон холтцсон. Одоо хоёлаа дууны тухай ярьдаг болсон те. Тийм, дууны тухай ч юм уу те. Тэгээд ингээд хай маяа ингээд ярьж байгаа шүү дээ. Тэнгүүт шинээр гарч ирж байгаа хамтлаг дуучдыг мэдхэ болчт юм билээ. Одоо фестивал гэл ингээд яваад ирэхлээр шинэ хамтлаг дуучдал гараад байгаа байхгүй. Тийм. Тэгээ хамгийн гол нь тэр чинь нөгөө мэдгүй учраас сонирхгүй. Тэгээ мэдж байгаа хүмүүст нь тэр нь үнэхээр гоё яагаад байгаа байхгүй. Тийм. Магадгүй ийм фестивал хийж болох юм. Одоо 80 2000 оны Lemons одоо нэг дуугрууд цуглараалаа. Тэ дуучдолын хамтлагийн тэр үеийг харуулсан ийм нөгөө нэг гадаад ийм үзэмж тоногдлол юутэй одоо дизайнтай ч юм уу те ийм мүүдтэй байжгаад тэгээд тэр стилээр дресс кодтай ирдэг ч юм уу тиймэрхүү юм байхan бол хоноо үнж байхan таг очих хайгуул очихгүй худлаа оройн шоун дээр би энэ дийлэхгүй штэ цаадуулж чинь өвдөгний нүдээр ном хоёр хүү муу гараад өө гэж хөгжмийн фестивал ч анх угаасаа юунаас эхэлсэн байхгүй юу тэр нэг энэ амьд хөгжмийн юунаас нөгөө baby boomerүүд гэдэг нөгөө нэг яг дэлхийн 2 дугаар дайны дараа нөхдүүд нөгөө нутаг буцаад маш их хүүхдтэй болсон байхгүй юу гинт яг дайны үеэр бол ерөөсө хүүхд төрөөгүй штэ Америкт одоо дэлхийн нийтээр тэгжээс нөө
45 онд буцсан нөхдүүд чинь 46 онд боонороо үржээд лугийн ээж гэдэг шиг те. Одоо сая ковидор бас нэг хүүхэд их төрлөө штэ. Тэр шиг те хийх юмгүй хүмүүс чинь хүүхэд төрүүлд юм байна. Тэр шиг одоо 46 онд төрсэн нөхдүүд хараа. Юмгүй. 46 онд төрсэн нөхдүүд чинь хараа 60-аад онд эд одоо яг мандаж эхлээд маш олон болоод нөгөө нэг юу гэдэг лээ хүн амын тоо гинт ингэж огцон мэдэгдээд яг амар их залуучууд айгүйх мэдрэгдэж эхлээд тэнгуүтэ нөгөө чинь хэппинер үсээд. Хэппинер буюу нэг юм ямар нэгэн Америк мөрөөдөл. Одоо жишээлбэл Америкийн ертөнцөөр авч үзэх юм бол Америк мөрөөдөл гэдэг бол одоо нэг юм хаус те нэг юм том машин тэгээд ихнэр хүүхэд мөхөд гэдэг юм байна штэ. Америк мөрөөдөл хөөхөө болж эхэлсэн байхгүй залуучууд гинт. Тэгэнгүүтээ нөхдүүд яасан бэ гэхээр нэг юм жижигхэн одоо юуны Volkswagen-ийн нэг юм мини одоо микр гэж ярьдэн штэ бид нар одоо нэг юм жижиг юм одоо юу гэдэг юм бэ одоо Alphard маягийн машин заяа. Микр. Поргон. За поргон. Поргон шиг машин. Тийм машинуудыг ингээд тогтчуулаад нөхдүүд ингээд зүгээр сайхан хэрээр гэрээ хийж хитсэр дээр хийж. Тий, тэгж амьдэрч эхэлсэн байхгүй юу. За тэгээд нөхдүүд юу санаачсан гэхээр хөгжмийг одоо яг тоглолтыг зөвхөн яагаад нэг 2-3 цаг үзэх хэрэгтэй юм. Хонж өнжиж үзэж болтгоо мó гэдээ аваачаад ингээд фестивалууд хийж эхэлсэн байхгүй. Тэгээ бүр ингээд хонж өнждөг. Тэгээд угаасаа тийм гарууд чинь хиппинер одоо юу гэдэг ингээл прогондо хонж байгаа юм чинь угаасаа баахан прогонуудаа оолж тавьж байгаа л урд нь гараад нөгөө хэдэн дуугаа дуулаад ингээл тэндээс ааж яgal мэдэрдэг болоо. Тэр нь сүүлдээ ингээд фестивал дөрөгчсөн юм байлээ л дээ. Монголд манайх одоо яг Playtime бол яг тэр утгаараа хэрэглээд яг амьд хөгжмийн хамтлагууд их ирдэг байсан. Одоо хипхопод гардаг баха тайзан дээр нь. Би сайн мэдгүй нөгөө очиж үзэж байгаагүй учраас. Гардаг байж магадгүй шүү. Тэгээд одоо сүүлд бас миний бодлоор заяа. Ара фестивал бол их гоё одоо бас жишээ болсон болов гэж би бодсон. Үдчиимсэн гэж их бодсон. Энэ жил бас их сонирхолтой зүйлүүд бол болсон юм шиг байлаа. За яг хөгжмийн фестивал одоо хоёулын сэдв бол хөгжмийн фестивалууд бол одоо арай их болчлоо гэж ярих гээд байгаа шүү дээ. За тэгвэл хоёлаа хөгжмийн фестивалуудыг одоо дагаад одоо өөрөөр нөлөөтэй сайн зүйлсүүд юу болж байна гэдэг хоёулаа өөрсдөө бодлыг хуваалцсан. Сайн болон сөрөг талуудыг яри те. За одоо бид хоёрын бодолтой одоо зэрэгцүүлээд та өөрийнхөө бодлыг хуваалцахыг хүсвэл 9986 1045 1046 1045 гэсэн дугаар руу залгаарай. Мөн гэр бүлийн радио 100.5-ыг кириллээр бичээ Facebook дээр хайгаарай. Яг одоо том өрөө мөн дүрстэйгээр танд хүрж байгаа. Өглөөний мэндэ манайхаа ингээд дахин бахан автнамаа мэдчилж байна. Тэгээд санаа бодлоо бас бидэнтэй хуваалцаарай. Юу ийм шүү. Сүргийг эхлээд ярьчээ. Тэгээ эргээр нь дуусъя тэхүү. За тэгээ. За бүр сүргчмөр байгаа маа чи. Эхлээд яг сүргийг яриа л да. Сүргэн гэх юм бол надад зүгээр нэг өдрийн тоглолт хөдөө сонсоход төвхтэй байсан байхгүй. Чи нэг амралтаар явж байгаа тийм. Хинтийн дадалт явж байхад яг би нэг одоо гайн таарад гэх юм аа. Дадал фестивал байсан ш тэр чинь. Мэдэхгүй шүү дээ. Олон нэг үргэлжлэег байхгүй. Би 2 хонлоо гэж бодоход 1 хоногт нь л байсан гэсэн үг юм. Тэгээд тэгэхээр чинь тэр чинь нөгөө нэг фестивал биш болчихж байгаа гэсэн үг байхгүй. Тоглолт юм шиг үү гэсэн үг. Тэгээ шоудаа зингээд тэр чинь нөгөө нэг төвөөсөө ингээд хоол байгаа учраас надад төвөөсөө ингээд жоохон зайтайгаа хэрнээл маш их сонсогдсон. Төв дээрээ юм уу те тэр нь? Төв дээрээ. Тэгэнгүүт төв дээрээ байгаа тэр хүмүүс амьдарч байгаа штэ тэнд чинь. Надад аяг төвхтэй санагдсан байхгүй. Би энэ хол байгаад надад ийм хэцүү байгаа юм чинь дотор нь байгаа хүмүүс нь ямар төвхтэй гаалаа гэдэг бодол төрсөн. Тэгэнгүүт тэрэн дээр яг ингээд төв дээрээ биш жоохон зайтай хиймээр юм уу гэдэг бодол төрж байгаа. За тэгээд болболоо дараагийн асуудал нь юу вэ гэхлээр нөгөө өсвөр насны хүүхдүүд энэ тентхийн фестивалыг зорж одоо хэлэхгүйгээр явж байгаа тохиолдол их байгаа юм билээ. Хөдөөрөө юу шоодоо? Тий, хөдөө орон нутагт зохиогдож байгаа энэ фестивал хотод байлаач байсан байж болно л та. Тэгээд тэнгүүд энэ фестивалуудад очих гээд худлаа ирээд явж байгаа тийм тохиолдол бас их байна гэсэн. Нилээд харагдсан байна. Тэгээд гэр орондоо хонж үнжихгүй, тэгээд түүнээс нь болоод нөгөө хайж сургалж янз болж байгаа зүйлүүд гэж байгаа юм. Тэгээд магадгүй үүнийгээ дагаад хавтгаарсан алкоголын хэрэглээ орж ирж байгаа. Тэгин тэр бол ойлгомжтой. Тий. Хавтгаарсан алкоголны хэрэглээ орж ирж байгаа, хамаа замбараагүй ингээд орж ирж байгаа. Соёл энтер гэж ойлгуулсан тий бас нэг хавтгаа архитектыг бол одоо жоохон соёл моёл энтер гэж ойлгуулах гэдэг шүү дээ бас нэг талаараа. Зүйл байгаа мэдрэмжийг төрүүлээд байгаа. Тэгэнгүүт тэнд очихгүй бол баг хүн биш юм шиг. Залуучдын хувьд тийм бүр баг тренд гарч ирээд байгаа байхгүй. Тэнд очихгүй бол баг юу ээж юм ээ тий. Тэгээд хог
дараа нь үүний дараа үүсэж байгаа хоог нөхөн сэргээлтийн асуудал тэр одоо нэг шээс бааснаас нь ахгуулаад энэ асуудалтай байна л гэж бас хүмүүс тэгээд яг ингээд гоё зохион байгуулалттай байгаа газрууд нь байгаа. Гоё биш нь байгаа даа. Тэгээд дээрэс нь хулгай их байна гэж. Яг миний хувьд бол одоо миний хувьд сөрөг гэж хэлэх зүйл бол нэг ийм утга учиргүй нарийн цэнг хэцүү байна. Бас ингээ фестивал дамжиж яваад байгаа. Чив дээр юм нэгээр жорсон биш ямар. Тэгчээд бас эдийн засаг яриад байгаа. Үгүй ээ сонссон чи өмнөөс нь их үнэтэй байт юм байлээ. Тэгж байгаа шүү дээ. Тэр нэг үзүр нь өдөр мөдрийнх нь бараг 200 300 мянга юм биш үү? Мянган төгрөг үүд юм байна. Тэгээ дотор нь зөндөө олон юм байна. Зөвхөн орох тасалбар нь тийм үнэтэй байдаг бол ороод дахиад тэр чинь үйлчлэгээ авахын тулд их үнэтэй болд юм байлээ. Тэгээд ер нь залуучуудын дунд ингээд камер бариад те ер нь юунд play time дээр бол тэр явж ийлээ камер. Тэгээ камер очиод ингээд за play time зориулаад одоо хичнээн төгрөг одоо ингээд зарцуулсан бай гэсэн чинь доотлол нь бараг 5 сая гэж хэлээ шүү. Хувц хунараас авахгүй хувц хумар монор тэгээд тэр чинь нэг бас хөөх юм нь бас нэг ганц биеуд нь бол одоо нэг хүн амттай танилцчих гал очдөг байл үү бодоо. Зайтай байгаа учраас эн чинь бас их хэцүү. Унаа тэрэг мэрэг тэгэл очоод идэж уух унтаж хэвдэх одоо ор сав мав гэл оронч үе майхан сав гээл одоо бас хөөх мөнгө зарцуулт юм лээ. Тийм байсан. Тэгээд за энэ сөрөг тал нь. За сөрөг тал. Энэ дотор миний хувьд бол хамгийн том сөрөг талыг би бол ингэж хэлэх гээд байгаа. Чи түрүү аригталтгээ хэлчлээ л те. Утга учиргүй нариг цэнгэх гэдэг нэг юм асуудал байгаа гэж би боддог байхгүй юу? Нөгөө яг ингээ хэлчихээр би амар юм өөдрөгтэй л байна л да. Өөрөө яг утга учиргүй нариг цэнгэх гэж нэг юм аимшигтай юм аюултай юм байд юм байна л да. Залуучууд ийм юм жоохон сураад хэлэх юм бол энгийн амьдрал айгу өөдрөгтэй санагддаг ч гэдэм үү те. Тэгэхээр тийм асуудал гаарчгүй дээ л гэдгээс би бол жоохон сэтгэл жоохон эмзэглэдэг. Тий. За хэвээ эрэг талуудыг ярив. Тэгээд бас нэг сөрөг тал. Тий. Манай би өөрөө очиж үзээгүй. Манай нэг найз битээр бас хоёулаа битээр ингээ яг адилхан амьд төгжим сонирхдаг ийм бүр баг хамтлаг байгуулаа явжсэн хоёр ихгүй битээр чинь. Тэгээ манай тэр найз дөнгөж одоо гэр бүл болсныхон дараа их нэртэйгээ хамт бүр плей таймыг энэ Монгол шилтгэнд хийдэг багт нь бүр зорж очив. Тэгээд очиод 3 өдрийнх нь юугаар нь тасалбарыг аваад орсон юм болно. Тэгчээд эхний өдрөө дуусгаж амжихгүй орой болоод цадчих бутсан юм л да. Тэгэхэд бол одоо тайзан дээр нь хин гардаг байсан гэж. Lemons, A-Sound одоо юу ч үдийн те одоо бидний одоо мэддэг одоо энэ луугарууд гоёуд гардаг байлаа штэ. Жинхэнэ одоо харьгаанууд гардаг гэсэн. Тэгэхэд л мань нөхөр хараа очиод хамтлаг нь бол асуудал биш вэ гэдэг байхгүй. Очоод ингээд нөгөө тийшээ ингээд гарч байгаа үдсэж байгаа залуучуудын дунд бол нэг юм хавтгааралт байна. Бүр юм дэндүү юм цалан задгаа бүр юм одоо бол одоо жинхэнэ фестивал дээр байгаа юм чи би яад ин гэсэн шиг те бүр нүцгэн хүмүүс хөтл ингээд явж байгааг хараад ойн гуцсан гэж байгаа. Тэгээд ер нь бол дуусгаж чадаагүй бутсан байлээ. Тэгэхээр миний бодлоор бол эдгээр зүйлсүүд бол сул тал юм уу да. Деми юм сул задгаа цэнгэх мэнхийгээ бид нар юм эрхчлөөгөөд ойлгоцсон ч гэдэг юм уу. Тэрийгээ ингээд галгандуусан хүмүүс бас байгаа. Тэрхий ингэж одоо задгааруулж ингэж хийн гэдэг тийм сайн өрнөлөөтэй байхгүй. Хөгжим сонсох гэж биш өөр утгаараа очихдсан хүмүүс ч гэсэндээ байгаад байгаа байхгүй. Ер нь за сайн талуудыг нь ярил л да. За тэгээд дахиад нэг муу. Худлаа. За сайн талуудыг нь ярив. Сайн талууд нь гэх юм бол бид дэлхийдээ бас хөл нийлүүлэн алхдаг болжээ. Шин зүйлүүдийг туршиж үздэг болчихжээ. Тэгсэн. За тэгээ шин зүйлүүдийг туршиж үзэхээс гадна залуучууд нь түүнийг мэдэрдэг болчихжээ. Хөгжмийн боловсрол асар өндөр болчих манайхан тий. Түрүүн бол бид хэлсэн шүү дээ хавтгаарсан одоо тийм аригталтч гэдэг юм уу тий. Гэт нэг тийм шоудлт иймэрхүү зүйлүүд нь ингээд дамгаалах байгаа хүмүүсээс байдгаа гэд. Тэгвэл эсрэгээрээ хөгжмийг мэдрэх гэж чин сэтгэлээсээ яг зорж ирдэг хүмүүсээс байгаад байна. Тэгээд дээрэс нь хараа тийм одоо хавтгаарсан ууж идэх тэгэл ингээд нэг юм замбраагүй байдалгүй болсон фестивалууд байна гин бас. Тэгээд тэднэр нь бас хүмүүст бас их таалагдж гин. Бас тэр нь бас гоё боллоо энэ төр хүмүүсийн дунд яригдд юм байна. Тэгэхээр тийм юм бол бас байгаа юм байлээ шүү. Байгаа. Тэгээд залуучууд бас ингээд дур зоргоороо байх боломж нь байгаа ч гэсэн тэрийг тэхгүй байгаа залуучууд нь бас гоё үлгэрэл болж байгаа юм болов уу гэж би бодоод байна. Дээрээс нь түрүүний чиний хэлэхдээ санал нийлж байна. Дэлхийн одоо хөгжмийн энэ ертөнцийн уур амьсгал юутай бид нар одоо нэг алхаж байна гэдэгтээ бол тэр үнэн баха. Яг тэгэхээр саяхан миний нөгөө сонсдог байсан Cigarette After Sex гэдэг хамтлаг байдаг хгүй юу? Тэр хамтлаг хүртэл одоо өнгөрсөн жилийн
одоо Playtime дээр ирж дуулж байгаа жишээтэй. Энэ бол дэлхийн хамтлаг байхгүй юу? Харин тийм. Маш том хамтлаг. Тэгээд ирж одоо Playtime дээр дуулж ийн гэдэг бол бүр солиотой. За дээрэс нь хараа гадныхаа айгүй хэрдэм билээ. Зорж том том фестивалуудыг үзхийн тулд ирдэм билээ. Тэгээд энэ их гоё. 3 дугаарх миний бас бодож байгаа нэг гоё юм нь энэ одоо ч Ара байна. Манай цоомоо бол одоо арангаах юм билээ шүү дээ. Тэгээд энэ Ара Мараг одоо санаачлаад одоо хийсэн юм билээ. Одоо зохион байгуулад. Тэгэхээр энэ Ара Мара бол жишээлбэл хараа арангаа бол гоё нутаг. Гэтэ яг юу яах очоод юу үзэх юм гэхээр ингээд нэг юм байгаль гээл болчдөг шүү дээ, тий. Байгаль гээл болоо. Одоо тэгвэл ихгүй болчихж байгаа байхгүй юу? Хэдэн өдөр дараа. Хэдэн өдөр чи бүгдэнд нь байх албагүй. Чи зүгээр очоод яг аялах замдаа яг нэг удаа ч юм уу тий тэр дундуур орчин үеийн юм тий хөгжлийн юм гоё юмыг мэдрээд үзээр гараа явчих. Тэгэд арангаа тэрийгэ дагаад араа үйлчлэгээнүүд нь соёл нь өөрчлөгдөнө. Одоо хүнтэй менежмент хийх стом байна гэдгийг мэдчих эхлэн нөхдүүд тий. За тэгээд түрүүний манай заягийн хэлдэг шиг хог могны асуудлыг яах стом бэ гэдгийг мэдэж эхлэн сурж эхлэн. За дээрэс нь одоо гадныхаа ирээд сая нэг тэр Австралийн Physical Asia-д орсон тэр нэг австрал хүүхэн юу яалаа нэг өөрийнхөө араад очисон туршлага хуваалцахтаа авчиад шүшүүр мөшүүрт орж чадаагүйгаа ярьсан байна л да. Тэгээ бөөн хил ам болсон юм ба штэ бас манайхан бөөн хил ам болсон. Манайх чи нөгөө нэг хүн ам цөтөөч хил ам нэгтэй гэдэг шиг тий. Тэгэхээр тэр чин туршлага байхгүй юу? За тэр хүн ингээд би чадаагүй гэдэг нь тухайн улсынхаа хэмжүүрээр манад ингээд тий тухтай байж чадаагүй л гэсэн үг штэ. Тэгэхээр бид нар тийм хүмүүсийг тухтай байлгамаар байгаа байхгүй. Гэт ингээд бидний стандарт дахиад өсөд байгаа байхгүй. Тэгэхээр хараа нөгөө өстөнөр оюун эрднийг сайд байхад тий 400 сая жуулч авчирна гэж томорсон гэдэг шиг тий. За 400-га байлээ те. 4 сая 100 чи ирэхэд бид нар нэг те. Станаар болж ийн эргээд ирэндэ гэдэг ийм мэдрэмж төртөл үйлчлэгээ үзүүлэх хэмжээний өсөлтөнд аваачих нэг том хөшүүрэг бол миний бодлоор хөгжмийн фестивал юм болов уу гэж би бодоод байна. Мөхөс миний бодлоо. Тэгээ яа харахгүй ингээ бодоод үзлээ. Алиакад чи хариулт өгөөрэй. Та хэдийн дүүрс гарахгүй мө гинэ. Бид хоёр гомдсон өнөдөр. Нөгөө гомдлын өдөр нь эхэлсэн. Сардаа нэг дохиох оруулсан энэ өдрийг. За дүрс харагдахгүй байгаа. Гэхдээ одоо яриа мань хурж байгаа байх гэж найдаад яриад байгаа. Тэгэнгүүт ер нь бол фестивалыг ингээ ярих юм бол тэгвэл олдоод байгаадаа бас биш юм бэ штэ. Тийм юм байна. Тийм. Тийм юм. Эрэг бодол сөрөг талыг ярьлаа гэж бодоход сөргөөсөө илүү эрэг тал нь давмгаалаад байна. Сөрөг байгаа зүйлүүдийг засах гэж хичээх нь зүгээр явцсан дундын л асуудал юм байна. Тэгээд дээрэс нь одоо ингэж байгаа. Олон гэж үзгээр бас хэцүү юм байлээ л дээ. Боломжгүй юм шиг байна бодохоор. Одоо ингэ бодохоор. Playtime жишээлбэл яг Улаанбаатарт болж байгаа одоо фестивал хийм байна. Ганц. Хуур фестивал болж байгаа. Гэхдээ энэ хоёрын байршил чинь яг Улаанбаатарт биш яг жоохон зайтай штэ. Тэнгүүтээ одоо хуур нь одоо Монголчлэгэнд болж байгаа. Нөгөө юуны хуучин Playtime болдог байсан. Одоо Playtime чинь бол бүр тусдаа гарцсан штэ. Гачуургүй бүр налаахын тийшээ бүр тусдаа бүр юм талбайтай болсон штэ. Гачуурдын тийшээ чинь Монголчлэг юм байна. Монголчлэг байгаа. Тинчээ чинь болгоор хуур music festival болж байгаа байхгүй. Хотын залуусын нэг юм vibe биш штэ. За тэнд чинь болдог. Playtime болохоор яг хотын залуусын гэхээс илүү заяа. Яг манай үеийнхний нэг юм жоохон мөнгөчсөн, жоохон мөнгөтэй болцсон те залуучуудын очиж одоо явдаг газар бол одоо Playtime болчиход байна шүү дээ. За тэгэнгүүт нутаг руугаа буцахтаа бас нэг юм фестивалуудад оролцох боломж нь одоо жишээлбэл тайг булганд болж байна. Болоод дууссан байлгүй дууссан баха. Тэгэнгүүт Ара Мара дууссан. Болцсон. Ара дууссан. Ара бол жишээлбэл арангаад болж байна. За тэгэнгүүт яагаад тайг булганд болсон бэ гэхээр тайх чи уул нь бол хөвсгөлд болж исэн. Нөгөө зохион байгуулагч нөгөө нэг хин десант чинь юуных штэ хөвсгөлийнх юм байлаа штэ. Тэгээд хөрх юм бас үйл ажиллагаа болсон юм шиг л хойно драма болсон заяа. За тэгээд одоо булган руу нүгсэн. Тэгэхээр булган бол одоо ерөөсөө анхдагчдын үлгээ нутаг штэ. Анх удаага хөгжмийн наадам үлгийдэн авсан аймаг болсон штэ. Мэдсэн үү? Одоо хөвсгөлөөс явж байгаа тайг гэдэг фестивалыг өөрийнхөө нутагт хүлээж авсан анхны одоо аймаг нь булган болж байгаа байхгүй. Өөр ийм аймаг байхгүй манад. Хажуугаар зурж явж ирсэн нэг татаад ирсэн гэсэн. Дуудаад аваад ирсэн гэсэн. Тэр юуны цаахан болж ийн гэсэн ш нэрэ.
Тэр нэг төлөвгийн давааны цааханд болж байна гэсэн чинь өнтийн тэр адил юм шиг үү. Гэтэ тэнд бас нэг асуудал үүсэж гисэн. Тэр нь юу вэ гэхээр жоохон нөгөө зайтай газар мазар хийхгүй болвол тэгээд төлөвгийн давааны тэнд чинь мэдж байгаа штэ бидний хувьд нэг л эсрэг урсгалууд нэг л зам байдаг тий. Тэгээд тэгэхээр төлөвгийн даваан дээр чиг аялагчид зогсож хоол цай идчихэж байгаа нь төгжрөл айгүй их байна гэсэн. Тийм гэсэн. Тэрийг жоохон зайтай л болгомоор байна. За тэнгууд тараа тайг дэж болчихж байгаа. За тэнгууд хөвсгөлд хөх баавга гэд шинэ фестивал эхэлсэн. Тэгсэн. Тэр нь болохоор нэг түрүүний драманы нэг хэсэг нь. За тэгээд ингээд бодохоор яг ингээд Улаанбаатарт бас яг байхгүй байгаа юм байна. Ер нь Улаанбаатар жоохон зайтай ингээд юм л болж байгаа юм байна л да. За тэгэхээр ер нь хөгжмийн фестивал бол байх хэрэгтэй юм байна. Байхдаа яг утгаар нь байлгах хэрэгтэй юм байна. Магадгүй фестивал гэдэг үгнийхэн утгыг ойлгохгүйгээр явж байгаа хүмүүс ч гэсэндээ байгаа штэ. Тэгвэл яг ямар утга учиртай юм гэдгээ мэдрээд очиж байгаа хүмүүс ч гэсэндээ байгаа. Мэдрахгүйгээр найзууд дундаа ингэж явж байгаа л өстой дөрөвний хоёлоо сөрөг талыг нь ярьсанчлан ууж идэх гэж явж байгаа бол уучлаарай энэ та одоо жоохон бас ухаантай болох цаг нь болсон байна л гэх гэдэг штэ. Тэгээ залуучууд ингэж явж байгаа нь надад бол дунд иргэн насныхан л харагдаж байгаа. Тэр хамаа намайг ууж идэж явж байгаа юм уу? Залуучууд харцсангуу гайгүй болоо. Залуучууд хитрхи их ингээд нөгөө нэг гадаад үзэмжиндээ анхаарч харин явж байгаа. Тэгсэн чинь манай Алянка Эва болохоор тэгж штэ. Playtime руу бацаанууд бас их явж илээ угаасаа гэнэ. Үгүй Playtime руу одоо бими авахарч одоо бараг хөштөр болсон байлээ. Яаж тий. Үгүй харин уг нь бол тийм. Playtime дээр одоо тэр настан буурал хамтлагуудаа гаргамаар байна лимонс гэх тий. Тэгтээ тэрийг сонсдог л байлгүй дээ залуу юу. Сонсон шүү дээ. Юу гэж байгаа юм сонсолгүй яа дээ. Уул нь хөгжмийн тэгээд Playtime-ийн энэ жилийн зохион байгуулалт айгүй гоё болсон байна гэж хэлээ. Тэр нэг юм асар масрууд их тусдаа 3 том тайцтай зөө. 3 тоглолт зэрэг болж ийн гэсэн үг байхгүй юу? 3 том тоглолт. Тэгээд гадны хамтлагууд их ирж тоглож ийн гэсэн. Тэгээд ер нь ингэдэм юм аас жижиг хамтлагууд их тоглолт юм. Яг чиний дөрөвний хэлдэг шиг. Шинэ хамтлагууд. Гэтэ тайц нь өөр өдөг. Панча манчанараа л гардаг. Шинэ хамтлагууд гээд өөр өд юм шиг байлээ. Юу гээд ингээд өөр өд юм шиг надад бол гаднаас нь харж үзэхэд бол тийм байд юм байна гэж. Алиг нэг халаач хамаа энэ одоо хөгжмийн фестивалууд арай ихтэй дээ нөө. Замбраа нь алдаад байна уу? Яах вэ? Ийх вэ те? Өөрийнхөө бодлыг сайхан хуваалцаач. Манай Алика бол одоо Playtime руу бол одоо явдаг юм шиг байна те. Магадгүй. Аликагийн нэг комент бас тэгж байна хөөе. Ярианы тал нь л хүрдэм байх шүү. Царай харах байсан гинэ. Аай. Тийм байна. Царайны сайхнаар цайс үлдэж шүү. Тийм байна. Нэрэ тэгтээ тийм ээ. Одоо би бас ингэ тараа камер байхгүй болохоор ингэ бас жоохон чийлрэд байгаа байхгүй чи ингэ нэг юм тухтай. Нэг юм одоо яг ингэ яг ингээ өөрийгөө ойлгохгүй байхгүй би яг мэдрэхгүй. За яа тийч эвшээж. Яг шүү. Тэгээгүй. Болоогүй байлээ. Залуу охид тасарсан ганцаараа явж илээ гэж байна. За бөөнөрөө гоё байгаль кино үзьё гинэ. За одоо бүр гараад кино үзээд эхлэе. Тэгээд ер нь болоогүй байлээ чи ханаас уншиж шүү. Энэ дээр байна. Дээр нь бөөнөрөө гоё байгаль кино үзье гэдгийн дээр нь байна. Надад л харагдахгүй тэр нь. Тийм үү. Тийм харин тийм юм гараад байгаа байхгүй. Тэгээ тийч чинь хараа. Тэгэхээр чи эрсдэлтэй байхгүй. Тэгээ тэр чинь бүр гимт хэрэг болж ийн гэдэг байхгүй бүр сүулдэ. Тэгэхээр яг хүүхдүүд нэг хөөрөөл ч юм уу те ингээд найзууд найзуудтай гавж байгаа. Тэгээ нөгөө найзууд нь адилхан согтцсон болохоор хаяа явчихдаг ч юм уу те. Тийм л юм болж байгаа юм л та. Жохон хараа хяналттай бай. Өөрөө өөрсдийн гэсэн ухаантай байгаад болоогүй юм бэлээ гэж байна уу манай Алянка? Тийм байна. Дэлхийн хэмжээний соёлтой болол яг хөл нийлүүлэн алхахын тулд та өөрөө соёлжих бас хэрэгтэй байгаа шүү. Тэгхийн болол яг энэ дуу хөгжмийн фестивалууд бүр аймаг болгонд байсан чи яадын. Тий. Ер нь тийм ээ. Тий, ер нь. Яагаад гэвэл мэдээж хөдөө орон нутгийг зорж л гадаадын зулчд ирдэг яг үндийг хэлэхэд болол. Тэрнээс энэ хотын гой үйлчлэгээнүүдийг авах хүсвэл хаана очиж авна штэ. Тий штэ. Нутагт нь инээс ч гоё байгаа юм чи. Тий. Харин хоошоогоо урагшаага зүүн тийшээгээ баруун тийшээгээ хөдөө орон нутагтайгаа тэр гоё байгалуудыг үзэх гэж явж байгаа. Яг Эрикагийн хэлсэнчлэн байгаль үзэл зогсох биш. Бид бас байгальдаа энэ гоё юм зүйлүүдийг зохион байгуулдаг шүү гэдгийг нь үзүүлэх нь бас их зүгээр нөгөө манай жуулчид татах нэг гоё аргууд бас байж болох юм байна.Хийн тулд хийсэн шиг хийх хэрэгтэй. Харин эргээд ирмээр л болгомоор байна те. Яг зөв. За Отгон баяр. Манайд олон хөгжмийн фестивалууд болж байгаа нь сайшаалтай. Гэхдээ тэд чанараас илүүтэй орлого олохыг төлхөө үздэг байгаа нь харамсалтай гэж байна. Яг сайн ярьсан зүйл байгаа байхгүй юу? Тийм. Чанартай байх юм бол хит ч гэсэн яа гэм бэ? Чанаргүй олон юм байх юм бол бас хэцүү шүү дээ. Харин. Тэгэл нэх олон тэнгэрийн үнд хэлчих юм бол хажуугаар нэг орж үзнэ.
Хоёр дахь явахад бол тэр үнэхээр дампуурна шүү дээ. Яач ч утсан. Харин тий. Өөрөө ч гэсэндээ тухайн зүйлийг эхлүүлэхийн төлөө маш их хөрөнгө мөнгө гаргаж ирж байгаа зээл хуу тавьж байгаа илгүү дээ. Тийм л баг. Тэрнийхэн төлөө чанартай зүйлүүдийг бас хийгээд монголчууд тэгээд дээрэс нь дэлхийгээс тал талаас зорж ирж байгаа хүмүүст үзүүлэх хэмжээний зүйлүүд үзүүлж явах юм бол энэ фестивал надад бол байхад гэмгүүл гэж бодож байна. Тий. Яг нэг хөгжлийн нэг хэсэг юм да тий. Тий. Монголч нэг төр би бүр одоо энэ хүүхдээ амар санал нийлээд идэх болчиход байгаа. Зуны цаг ямар 6 биш дээ гэт тий. Тийм шүү дээ. Монголчууд мань хөрх юм одоо бас хаврын одоо хавсраг те өвлийн тэр утаа унаар одоо хүүтэн ширүүний хаврын хавсраг өвлийн өвсрэг намрын навсгар те тэгээ зуны зунслагыг одоо цусрагыг одоо сайхан тий идэх боломж нь айгүй бага байхгүй бид. Тэгэхээр энэ боломжоо айгүй боломжоор нь ингээд гоё идлүүлчихвэл бас гоё л байна. Зун чинь тэгээ бас болоогүй. Зун дотроо 3 сартай хэрнээ. Эн чин дотроо бас 3 улиралтай. Тий, талд нь бороо орчин. Борооны улирал цас орчин. Талд нь бороо орчгоор нэг үердээ автчин тий. Хажуугаарнаас хэрүүлээ хийнэ бид нар чинь бас тий. Тэгэхээр чин энэ зун чин айгүй богинохон байна. Тэгэхээр богинохон байгаа зунаа бас нэг хөрхөн фестивал үйлээр яг болж л нэ. Яг гэхдээ орлого олохгүй бол амьд үлдэхгүй л байх л да бас. Гэхдээ орлого олохын төлөө үйлчилгээнийхэн чанартай анхаарахгүй бол хэцүү байхгүй. Зүгээр л ингээл үйлчилгээгээл бодоод ивэл уул нь бол орлого нь орчин л байлгүй дээ тий. Одоо дараа жил би Ара руу явах сонирхол надад аягүй их байгаад нөгөө хөдөөгөр ингээ явах гэдэг ааштай. Дараа жил бол манайх гэр бүлээр Архангар руу явд юм бол гэж бодоод байгаа. Тэхийн тулд бас Араг үзье гэж бодоод байгаа байхгүй. Залимдуулаа. Тэр нь яаж байгаа вэ гэхээр хийж байгаа жил ирэх тусам сайжирж байгаа. Анхны жилээ нэг холигтой юм хийгээгүй гэдэг юм сонсч мосчсэн бол дараагийн жил нь сайжраад байгаа байхгүй. Одоо ч бүр шүршүүртэй. Шүршүүртэй болчиход байна. Тэгээд дээрэс нь нөгөө бохор ус мусаа дахин хэрэглэх системийг тэнд бүр ингээд зохион байгуулчихсан байгаа. Бас хөрх юм харагдаад. Бүхэл бүтэн сүлжээ дэлгүүрийг тэнд аваачаад тавьсан байх чинь юм уу те. Тэгээд засч масан тэр нь дандаа шинэ бүтээгдэхүүнүүдтэй гих мэтчтэй. Ингээ явах юм бол зөвхөн мөнгө олохын төлөө биш. Мөнгө олно. Гэхдээ давхар дахин ирж үйлчлүүлэх сэдлийг нөгөөд байна. Өгөөд байгаа гэсэн үг байхгүй. За алдарт одоо фестивалчин одоо юм бичиж Аха. байна. Манайхан чин задгаа талд гарахаараа л ер нь хэмжээ хязгаар алдчих гээд байх шиг байгаамаа. Нөр цусных нь юм байд юм болоо. Тийм байна. Илүү entertainment хийвэл зүгээр байх. Бөөнөрөө агаарт архитэлт болоод байгаа санагдсан. Тэр олон хүн согтуу гэж бодоход амар. Дотоонуудын хажуу бөөрөнд харсан зүг болгонд болоостой ер нь дими гэж тэгж. Харин тий. Яг эндээс л үүсээд бид хоёр энэ сэдвийг гаргасан байхгүй юу? Тий. Заримдаа хараа ийм юмд одоо зугаацах гэж юм уу эсвэл те зуныхаа цагийг сайхан өнгөрүүлэх гэж яваад тэрнээс илүү хохирол амсаад эргээд ирсэн хүмүүс их байгаад байгаа байхгүй бас. Саяхан нэг жишээ. Жишээ ч яах вэ? Бас нөгөө постэр харсан байхгүй. Тэр нь юу байсан гэхлээр нэг айл бас л нөгөө Архангайн тэнд аялж явж байгаад тэгээд одоо ийм нэг өндөр майхнууд гарсан байгаа шүү дээ. Тийм бас өндөр майхантай байсан юм байна. Тэндээ буудалцсан гэж жоохон зайдуухан буудалцсан. Тэнгүүд Ара фестивалыг үзэх гээд ингээ очсон юм байна. За. Очиод орой өрөөд ирсэн чинь майхан байхгүй. Аваа явсан юм уу? Аваа явсан. Хөөр хитөө. Дотор нь байсан одоо өөртөө бүр хэлсэн байгаа. Галтайгооны хэрэгсэл, тогоо шанаг, гоо сайхны бүтээгдэхүүн, юу эдэнтэй хүнжилгууц бүгдийг аваа явсан байна гэж байна. Тэгээ одоо ингээ мөрөөр нь ингээд үзэхлээр нэг ийм нэг жижигхэн голын дэргээд ингээд буудалсан байгаа даа. Тэр голоо давуулаад ингээд чирээ явцсан байгаа. Голын цаана нэг дээлмэл ингээд янз янзын юм ингээд ширхгэр олцсон оллоо гэж байгаа байхгүй. Тэгээд тэгэхээр нөгөө нэг үүний хажуугаар ингээд яах вэ гэд гар хөлн цахтанцсан хүмүүс бас айгүй. Гэхдээ угаасаа тэгж байгаа. Одоо тэр фестивал дээр бол одоо те өлөд доолго хийсэн те нэг юм сохтуу мохтуу тасарч масарсан хяналтаа алдсан байгаа хүүхэд залуучуудыг бол ингээл анзаараад онлол явж байгаа гаж донтонгууд бол зөндөө байгаа шүү. Хар зүрхний хөх нуур дээр манайх очиж нэг 2 хонж байгаа штэ. Тэгээд чи нэрийг санц юм уу? Санцаа. Тэнгүүд арай жоохон зайтай байгаад байгаа байхгүй юу? Нөгөө нуураасаа нэлээд зайтай тэр буудалсан хүмүүсээс ч нэлээд зайтай байсан. Тэгээд яг ойрхон нэлээд яг цаашаага ойрхон юм уу зайтай юм уу? Зайтай. За. Тэгэнгүүт тэгсэн ч гэсэндээ бид майхан саваа тэгэж ганцаар ингэ орхиогүй. Хийцэнгүй юу? Ирс чи майхан ойлцсон. Та ямар өөдгөө. Та нар оруулахгүй.
Тэгэх юм болов гэж байхаа саваа орхиогүй. Тэгээ магадгүй гомдоод тэгээд өөрөө гол даваа яваад гисэн чинь. Тэгтээ нэр тэр Playtime ам дээр яат юм болов? Playtime одоо ийм юм байлээ шүү дээ. Тэр айгүй замраагүй шүү дээ. Бас ингээд майхнууд ингээд нэг газар ингээд бөөгнөрөө байж байгаа яг хараа хяналт байгаа л бахал та. Гэхдээ ингээд хиний майхнаар хин орж байгааг мэдэхгүй юм. Тэгээ майхан дотор хүн үлдээд юм болов. За өнөөдөр чи гараад үзэж байгаа шүү. За маргааш тэд цагийн дараа хүрээд ирээ. Гүнийг юм байна. Бүр очмооргүй юм байна тэгвэл бүр. Тасарсан хүн үлдсэн. Тасартантай юутэй эдэн хулгайлах юм шүү. Тасарсан үлдээгээд тэ хөрг юм мар хучаад ингээд тэ. Үлдээх юм уу? Манай дуугаралт үйлчилгээний соёл тайз засалт энэ төр мөн хэцүү дээ гэж байна. Том баяр маань. Уг нь бол бас сайшаалтаа гэж үзэжсэн. Гэхдээ яг ийм ямарваа нэг юм зохион байгуулахад эрэг болон сөрөг талууд гарч ирдэг. Гэхдээ хамгийн гол нь эрэг талыг нь олж харангуутаа сөрөг талаа засах гэж хичээж байгаа бол тэр урт настай байхгүй. Харин эрэг талыг нь сая тэр нэг чи сургаал байлдаад тах юм. Сая тэр нэг боингийн жагаагаа сурсан юм уу тийм. Боингийн жагаагаа нэг юунд яахгүй юу? Эрдэнэтэд явж ирсэн шүү дээ. Эрдэнэтийн нэг 50 жилийн ойд ингэ явж гин. Сурлагч над шиг л юм асууч хэлээ. Та ч одоо ийм баяр наадамд нэг яваад идэггүй хүн юу хийж яваа бэ гэсэн. Хөгжим техник нь явж байгаа гэдэг. Чинь нэг хөгжим техник. Ягаад тэгэхээр боингийн жагагийн авчир оруулж ирсэн тэр хөгжим техник угаасаа анханасаа зартай байсан шүү дээ. Дэлхийд бас нэлээд дээгүүрээ ордог маш чанартай хөгжим дууралтын техникүүдийг бүр анх л оруулж ирж исэн хүн шүү дээ. Тэгээд энэ урлагийнхантай чинь мань хүн айгүй холбоотой ажилт юм байлээ шүү дээ. Тэрийг түрээслүүлээд ажиллуулж байгаа юм байлээ. Тэгсэн чинь зарим газрууд бол одоо тийм хэмжээний хөгжим техникгүйгээр ингээд нэг тийм үнэн нь бол адилхан очиж үзэх үнэн нь адилхан тэгсэн мөртлөө хөгжим техник нь ер нь хөгжмийн фестивалийн гол юмд хөгжим байна гол юмд хөгжим ганцгаалж байгаа юм. Хээр талд аваачаа тавьсан ч гэсэндээ хөгжим нь гоё юу тэгээд сосоосоо шүү. Хамгийн гол нь хараа. Хээр бол бүр ялангуяа хөгжим техник бол бүр сайн байхгүй бол болохгүй шүү дээ. Тийм. Ингээд тэр тайг майг бол шингээгээд авчих шүү дээ. Тийм шүү дээ. Ой мод ч юм бол ямар ч хөгөө ай явуулахгүй шүү дээ. Хүн дуулаад байдаг байгаль шингээгээд авчих. Ам нь хөдлөөд ингээд байна шүү дээ. Хөөрхийн аймтай. Тэгэхээр тэр техникээр бол зодж ижил гоё болох байх л. За сүүлийн комментиг хэрийн адуу мал амтан юг үргээгээд дими үт юм болов бас тийм байна уу? Мэдгүй. За манайхан олон хүн хамарсан ажил хийхдээ тааруу юм биш үү гэдээ Алинка бичсэн байна. Харин тааруу юм байлээ. Одоо жишээлбэл би олон хүнд хоол хийж чаддаггүй шүү дээ. Гү сая манайхан бас филдлээ шүү дээ. Уул нь наадмын нээлтмэлт их гоё болсон мөртлөө авижид хүү 7 дэгт болсон тэр нэг 10,000 морины одоо чагсаалын үеэр тэр амар юм болсон. Чи тэр сонсоогүй юм уу? Уяачдын наадам биш. Уяачдын наадам биш. 10,000 морд цуваа юм. Би юунд байгаагүй шүү дээ. Цэргийн одоо бүр юм цуваа юм. Хотод байгаагүй шүү дээ. Хөөе, төм мортон гэж байгаа. Би хөдөө гараа. Энэ хараа 13 дугаар зуунаас хойш анх удаага Монголд хийгдэж байгаа гэж байна. Ваа, үзмээр юм биш үү? Амар гоё. Яг наад хөгч юм байхгүй. Үзмээр юм байна гэдэг үг. Ягаад тэгэхээр хүмүүст үзүүлэхээр тэрийг зохион байгуулаагүй. Тэ яасан? Тэгээд нөгөө морьтой тэр 10,000 төмтөн л гоё. Одоо тэр дотор нь морь унаа явж байгаа залуучууд л гоё. Түүнээс үзэх гэж очисон хүмүүст ингээд үзэх талбай байхгүй, очиж зогсох газар байхгүй, нэг л их шороо тэгэл нэг юм зохион байгуулалт. Нэрээ эх жилийн наадмыг хүү 7 худагт зохион байгуулах яриа гарч байгаа юм байлээ. Тэгээд тэгэхээр хүү 7 худаг маань одоо гоё засвар масуурд ороод янз янзын юм хүн амтан энэ тэнд юм үзэж харах юм тэ болох байлгүй дээ гэж хэллээд өнөөдрийн том өрөөгөө бас жаргая. Ингээд цаг үеийн мэдээллүүдээр, цаг үеийн ярих сэдвүүдээр бид нэр ярилцж байгаа. Тэгэхээр том өрөөтэй хамт байсан сонсогч нарт баярлалаа. Ялангуяа Отхон баяр, манай Аленкаева, за түрүүн бас манай хим маань бас коммент. За энэ нөгөө морь дээр орж ирж байна. Морь ястай хэцүү байл. Гэтэ үзэж чадаагүй. Ууг нь огшоол байсан. Тэнгэр хараад байгаад байлаа. Өндөр хүмүүс л үзсэн баг. Тий, харин тэгсэн гэсэн. Яг ийм асуудал үүсснээс болоод хүү 7 худгийг одоо бас тогтчуулж мөгчүүлнаа гэсэн тийм юм яриад жийлээ. Арайч наадмаа тэрчгээр нь хийчихгүй байх гэж би бол бодсон. Гүг наадам яригдчих юм билээ шүү тэнд. Яг уу энэ жилдээ эх жилдээ бол зүгээр тогтчуулаад ядаж морь зорио үзэх хэмжээний болгочоод дараа жилээс нь наадмаа хийдэг ч юм уу. Тэгмээр шүү манайхаа. За баярлалаа. Бидний өнөөдөр энд яригдсан сэдвийг та бас том өрөөндөө ярих дахин нэг сэдвтэй болсон байх гэж найдаж байна. Радиогийн 2 дугаар студид Эрка, Заяа, Эрдэнэ даваа, их Заяа нар байлаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.
сум мэд. Бид таныг бизнесийн талбар дээр тооцоотой тавьсан шилмэс сум адил байхад тань туслая. Бидэнтэй холбогдох утас 8866 1045. Гэр бүлийн радиогийн маркетингийн алба.